Өнөөдрийн хэсэг дээр бид мэрэгэн хүний ёсоор явнаа гэсэн байна. Ерөн зөний хүмүүс хэлэх боломж байна уу? Яадаг вүлээ. За мэрэгэн байцгаая гэж. Тэгэхээр өмнөх хэсгээ нэгэн санаад өнөөдрийн хэсэг жоохон богинохон хэсэг, ойлгоход амархан хэсэг гэж бодож байгаа болохоор за дөрөвдүгээр бүлгээр орж ирээд бид Христ хүний амьдралын ёс суртахууны талаар харж байгаа тийм үстэй. За ерөнхийдөө бол дөрөвдүгээр бүл нэгдүгээр эшлээс дуудлаганда зүү зохистой яваарай гэж бидэнд хэлсэн байна. За дуудлаганда зүү зохистой явах хамгийн ихнийх нь юу байлаа? Сүнсний нэгдлийг хадгалаарай гэж. Иесус Христ итгэж нэг сүнсээр тийм үү? Нэг гэр бүл болсон хүмүүс энэ нэм нэгдлийг хадгалж тус тусынхаа бэлгийн дагуу үйлчлснээрээ Христийн биеийг байгуулаарай гэдэг тийм үү? Сүнсний нэгдлийг хадгалж Христийн биеийг байгуулаарай гэдэг сэдвээр бид ярилцсан бол хоёр дахь хэсэг буюу 17 дугаар ишлээс бид 32 дугаар ишлэл хүртэл хуучин хүнээ тайлж шинэ хүнийг өмсөөрэй гэсэн. Хуучин хүнийг тайлаад шинэ хүнийг өмсөөрэй. За манайха яаж вэ? Тэгээд хуучин хүнээ тайлж гин үү? Тэгээд хуучин хүнээ тайлахгүй хуучин хувцаал тайлаад байна уу? Хуучин хүнээ тайлна тийм үү? Хуучин хүнээ тайлаад шинэ хүнийг өмсөөрэй гэсэн. Хэд хэдэн 6 үйлдэлээс санаж байгаач? Худал хуурмыг хойш тавиад үннийг ярихаас ахуулаад тэгээд эдгээр үсүүдийг мартаж болохгүй штэ. За түрүүчийн 7 хоног өнгөрсөн юм гарагт бид үзсэн зүйлээ 5 дахь бүлэг 1-ээс 14 дугаар эшлэлдээ харахтаа юмд Бурхныг дуурайгчид байгаарай гэсэн. Ягаад Бурхныг дуурайх ёстой гэж Христ гэж хүмүүс Бурхны хүүхдүүд учраас. Тийм биз дээ. Хүүхдүүд аав ээжигээ дуурайдаг шиг Бурхны хүүхдүүд Бурхныг дуурайх ёстой маа гэдгийг харсан ба. Бурхныг дуурайхад холбоотой 3 чухал зүйлийг хэлж өгсөн. Эхнийх нь хайр доор яваарай. Альваг хийхдээ хувийн ашиг сонирхлын төлөө биш хайр доор хийгээрэй. Санаж байна уу? За санах ёстой юм байна. Санахгүйсэн хүн чинь санаж байгаа юм толгоогоо төгчий заяа. Ихэд л болно. Хоёрдугаар хан. Хамнаас садар самун бузар булаа шунлуудаас хол байгаарай. Энийгээс давчганда садар самунаас хол байгаарай гэсэн. Залуучууд ялангуяа тийм ээ. Садар самуунаас хол байна. Тухайн үед садар самуун нь шашинтайгаа холилдсон байсан гэсэн санаж байна тийм үү? Артемис сүмд шүтэнд мөргөл өргөхдөө давхар завхардаг байсан. Энэ ийм зүйл хэсгэж хүмүүс байж болохгүй бүр ярьж болохгүй тийм үү? Ярихын оронд нь юуг ярих гэсэн? Талархлыг яриараа. Сайн байна. 3 дугаарх нь гэрлийн хөгөөд ёсоор яваарай гэсэн юм. Гэрэл болсон хүний хувьд гэрлийн хөвгд ёсоор яваарай гэж хэлсэн. Энэ 3 зүйлийг хийснээрээ давчхандаа Бурхныг дуурайж байгаа хэрэг юм аа гэж хэлсэн байна. Харин өнөөдрийн хэсэг бол Паулийн 4-р бүлгээс хойш хэлж байгаа 4 дахь чухал мессеж байгаа юм. Энэ өгөхлөөр мэрхэн хүний ёсоор өөрийгөө хэрхэн алхаж байгаа хинаарай гэсэн сэдв байна. Нийт 15 дугаар ишлэгийг хамт хараадах юм. 3. Тиймээс та нар за хамт уншиж штэ. Дууга гаргаад 3. Тиймээс та нар хамт уншихгүй. Хамт яг уншихгүй. Цөөхлөө чанга уншил л да. За 3. Тиймээс та нар мэрэгэн бус цус шиг биш. Харин мэрэгэн хүний ёсоор хэрхэн алхаж бууга хинэж бай. Амен. Би Христ гэсэн хүмүүсийг Бурхны нэгүслийг хамгийн их авснаас гадна ертөнцийн хүмүүсийн нүдээр харахад хамгийн азтай хүмүүс гэж боддог юм аа. Яагаад гэвэл хүмүүс яаж амьдрахаа юу ихэ мэддэггүй. Гэхдээ Христ гэж хүмүүс бол өөр. Христ гэж хүмүүс 7 хоног болгон амьд Бурхны үг ариун сүнсийн хамтаар сургагдж байгаа хүмүүс юм аа. Өөрөөр бидэнд үг бидэнд миний хүү миний охин ингэж амьдраарай гэдгийг зааж өгч байгаа. Хичнээн гоё байна. Өөрөөр амьдрал бидэнд гарын авлагтайгаа ирж байгаа. Хичнээн гоё байна. Тэгсэн учраас энэ үнэхээр том юм аз завшаан бичсэн давгаар бол маш том ивэл нэгүсэл юм аа. Тэгээ бид эзний үгийг сонсох үе болгондоо бидний дотор байх ёстой зүйл ямар их ивэл вэ гэж бодох хэрэгтэй юм аа. Тэгингээ ялангуяа би та бүхэнд ингээд эзний үг дамжуулж байхдаа номлол болоо сонсоод өнгөрмөөргүй байна. Ингээд юм үг сонсоод өнгөрөхгүйгээр эн чинь Бурхны үг юм аа гэсэн хандлагаар сонсонгоо яг бодод ажил хэрэг болгоосоо гэж ирэж байна. Мөн үү те? Хүчээр амин гэх хэрэггүйгээр. За тэгэхээр 10 дахь дээр үг хэлж байгаа хэрэг мэрэгэн хүний ёсоор явнгаа мэрэгэн хүний хувьд хийдэг үйлдэл буюу өөрийгөө хэрхэн алхаж байгаагаа
хянаарай гэж хэлж байгаа. Христч бидний хувьд ийм махбодынхон хүслийн дагуу дур зоргоор амьдрэх хүмүүс биш юм байна. Бид идмээр байвал идээд, уумаар байвал уугаад, унтмаар байвал унтаад, хиймээр байвал хийгээд, болмоор байвал болж болдог хүмүүс биш юм байна. Бид өөрсдийгөө хэрхэн алхаж байгаагаа хяндаг хүмүүс байх хэрэгтэй юм. Альва хийж явахдаа тийм үү? Альва нэг шийдвэр гаргахдаа, сонголт хийж явахдаа, энд тэнд явж явахдаа өөрсдийгөө би ер нь ямар байгаад байна? Би яг явах ёстой зам дээр явж байна уу? Хийх ёстой хийж чадаж байна уу? Энэ хүнтэй миний харилцаж байгаа сүүлийн харилцааны арга барь зөв байна уу? Энэ мэтлэн бид өөрсдийгөө хяндаг хүмүүс байх хэрэгтэй байна. Дагаад хэлэхгүй өөрсдийгөө хянах. Хэрхэн алхаж буугаа хянах. Энэ үгийг бол ингээд дугуулах хэрэгтэй байгаа юм шиг байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл өөрийгөө хянж байна гэдэг маань тэр хүн мэрэгэн хүн байна гэсэн утгатай юм байна. Энэ дэлхий дээр мэдлэгтэй хүмүүс олон байгаа. Бакалаврын, магистрийн, докторийн гэх мэтчлэн мэдлэгтэй хүмүүс олон байгаа. Хэдэ мэдлэгтэй байлаа гэд энэ нь өөрөө мэрэгэн хүн юм аа гэсэн биш юм байна. Мэрэгэн хүн гэдэг бол өөрөө өөртөө юм хөө үнэл дүгнэлтийг өгч чаддаг хүн юм байна. Хүн заахаас түрүүнд өөрийгөө хэрхэн хянаж байгааг харж чаддаг хүн юм байна. Тэгэхээр Паул хэлэхдээ мэрэгэн хүн болохын тулд өөрийгөө хэрхэн алхаж байгаа хянаарай гэж хэлээгүй. Харин мэрэгэн хүний ёсоор өөрөөр энэ үгийн утга нь хэдийнэ мэрэгэн хүн болсон хүний хувьд та бүхэн өөрийгөө хэрхэн алхаж байгаагаа хянаарай гэж хэлж байгаа юм. Тэгвэл бид асуулт асууж байна юм уу? Би чи мэрэгэн хүн юм уу гэж. Юу лээ? Би ч одоо мэрэгэн хүн юм билээ. Би ч нөгөө сургуульдаа сурж байгаа. Би нөгөө бакалаврын зэрэгтэй мэрэгэн хүн юм уу гэж. Харин бичээс мэрэгэн хүний тулаар хэлэхдээ сургаалт өгс ном 9:10 дээр хэлсэн байгаа. За, хамт харъя. Сургаалт өгс ном 9:10 дээр хэлэхдээ 3. Эзнээс эмээ хүн мэрэгэн ухааны ариун нэгнийг мэдэх нь ухаарал юм аа. Өөрөөр хэлбэл энэ үгийг харахаар та эзнээс эмээж байгаа хүн бол цорын ганц эзэн бурхныг мэдэн таньж түүнээс эмээн амьдралаа авч явж байгаа хүн байгаа бол та мэрэгэн ухааны эхлэлийг олоод авчжээ гэсэн үг байна. Та магадгүй ертөнцийн хүмүүс харахад хүлээн зөвшөөрөхөөргүй мэдлэг муутай байсан ч та мэрэгэн ухааны эхлэлийг олоод авсан хүн юм байна гэж хэлж байгаа. Гэхдээ эзнийг мэдэх талаар яриаггүй эзнээс эмээдэг хүн гэж хэлж байгаа. Хүндлэлтэйгээр түүнээс айж байгаа хүн бол мэрэгэн ухааны эхлэлийг авчихсан хүн учраас энэ хүн алхахдаа өөрийгөө хэрхэн алхаж байгаагаа хинж байх хэрэгтэй байдаг юм аа гэж. Тэгэхээр та бүхэн өөрөөсөө хэр хяналттай явж байна вэ? Ер нь өөрөөсөө хэр хянаж чадж байна? Яаж байна? Хизээ өөрийгөө хянаж байна? Аав ээжээрээ хянуулаад байна уу? Өөрийгөө хянаж байна юм. Бидний хувийн залбирлын цаг бол яг үндэ бид өөрөөсдийгөө эргэн харах тийм цаг байдаг. Бидний өглөө болгон чимээг хийж байгаа энэ цаг маань ч гэсэн өөрийгөө хянах цаг байдаг юм. Би яг хаана яваад байна? Алдаж байна, онж байна гэж. Заримдаа бидний нүдэнд зөв гэж харагдаж байгаа ч гэсэн буруу замаар явж байгаа тохиолдол байдаг шүү. Би энийг Бурхны хаанчийн төлөө хийж байна гэдэг. Нэг өдөр бид эзний үгээр өөрийгөө шалгасан чинь яг үүний ард миний нэр хүн л явж байдаг тохиолдол байдаг. Тийм учраас бид өөрийгөө хэрхэн хянаж байгаагаа үргэлж шалгаж байх хэрэгтэй юм байна. Алхаж байгаагаа шалгадаг хүмүүс байгаасаа гэж өрөөж байна. Тийм тулд Илж Паул үргэлжлүүлэн 3 зүйл дээр ялангуяа өөрийгөө хянаарай гэж хэлсэн байна. Эхнийх нь 16 дахь ишлэлээр байгаа. 3. Өдөр хоног за хамт таад библиэтэй ирэлтээ заавал угшаа харахад бидний хоцроод байл та. 3. Өдөр хоног зөвүүн тул цагийг үнэл. За цагийг үнэл гэдэг үгийн дагуу зураад 1 гэж бичих байна. Тэгэхээр өдөр хоног зөвүүн тул цагийг үнэлээрэй. Нэг осны өөрийгөө хэрхэн хянаж алхаж байгаа хянаж бай гэж хэлэхдээ эхний хянах ёстой зүйл бол юу юм аа? Цагийг хэр үнэлж байгаагаар хянаарай гэж хэлж байгаа. Дагаад хэлэхгүй цагийг үнэлэх ёстой маа. Энд хэлж байгаа цаг гэдэг маань грек хэл дээр 2 янзын цагийн талаар ойлголт байдаг. Энд тэн сонсч ирсэн бол эхнийх нь Кронос гэж хэлдэг. Энэ бол энгийн урсаж байгаа цаг юм аа. Нөгөөх нь Кайрос гэдэг үг байгаа. Кайрос гэдэг маань Бурханаас зөвшөөрөгдсөн цаг буюу боломж гэж бас ойлгуулж болно. Тодорхой хугацаанд Бурханаас бидэнд өгч байгаа цаг юм байна. Энэ цагийг үнэл гэдэг маань Бурханаас өгөгдөж байгаа боломж бүхийн цагийн тухайд ярьж байгаа юм байна.
Бурханаас өгөгдөж байгаа боломж бүхий цагийг үнэлж, үнийг үр дүнтэй ашиглаарай юм байна. Энэ тал дээр өөрийгөө зөв явж байна уу, үгүй байна уу гэдгээ хянаж байх ёстой юм шүү гэж хэлж байгаа юм байна. Амен. Тиймээс бид цагийг хэр үнэлж байна вэ? Бурханаас өгөгдөж байгаа цаг хугацааг хэр үр дүндээ зарцуулж байна гэдэг дээр хянах ёстой юм байна. Тэгэхээр яагаад ингэх ёстой байдаг юм бэ гэхээр өдөр хоног ямар учраас? Цөвөн учраас. Цөвөн гэдэг үг маань арай өөрөөр юу гэж хэлж болох вэ гэхээр хорон муу учраас гэсэн утгатай юм байна. Бидний амьдарч байгаа энэ дэлхий энэ өдөр хоногуд хорон муу байдаг гэж хэлж байгаа. Өөрөлдвөл өнөөдөр маргааш нөгөөдөр цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс нүгэл үйлдсээр л байдаг юм. Харин хүмүүс нүгэл үйлдсээр байгаа гим нүгэл хороноор дүүрэн байгаа энэ дэлхий дээр бид Бурханаас өгөгдөж байгаа цагийг үнэлэхгүй бол тэдэнд автах, тэдний дунд орох магадaltaй гэсэн утгатай юм байна. Тиймээс 17 дугаар эшлэлдэр үргэлжлүүлэн юу гэж хэлж байгаа нэхээр тиймээс бүү мунхаг бай. Харин эзний хүсэл юу болохыг ухаар. Өөрөөр хэлбэл Бурханаас өгөгдөж байгаа цагийг тэрхүү боломжийг үнэлж чаддаггүй хүн мунхаг байна гэсэн утгатай юм байна. Магадгүй тэр итгэлийн хүн мөн байна, биш байсан ч үл хамааран Бурханаас өгөгдөж байгаа цаг хугацааг үр дүнд ашиглаж чадахгүй байгаа бол мунхаг нэгэн тооцогдож байгаа юм байна. Та нарыг аав ээж аавд загнуулж байгаа юм шиг царай хараад байгаа юм. Цагийг үнэлээрэй. Тэгэхээр залуучууд заримдаа ингээд хот хөдөөрөө оюутан болоо явж байгаа шүү дээ. Тэгээд заримдаа уулзахаар ярихаар юу гэж хэлдэг вэ? Тэр үед цуглаантаа тэгж явж исэн үе гоё байж дээ. Тийм байжтай гэдэг үгийн ямар утгатай харамсал байна тийм үү дээ. Яг тэр хугацаанд итгэлээр өсөх амьдралын томоохон эзний юулууд ирэх боломж байсан. Тэр ашиглаж чадаагүй байна гэсэн утгатай юм аа. Тэгэхээр бидний Бурханаас өгдөж байгаа тэрхүү цаг хугацааг үнэлж үр дүнтэй ашиглах нь мэрэгэн хүний осоор явж байгаа эхний үйлдэл юм аа. Өөрийг хянж байгаа эхний үйлдэл юм аа. Гэтэ яавал цагийг үнэлэх юм бэ? Энэ үг маань цаг төлөвлөлт гэсэн утгатай үг биш шүү. Цагийг зөв зарцуулах гэсэн үг биш. Бурханаас өгж байгаа цаг хугацааг үнэлээрэй юм. Үр дүнтэй болгоорой гэсэн утга юм аа. Харин яаж хийх вэ гэдэг дээр 17 дугаар эшлэлийн сүүлээсээ хэлж байгаа юм. Харин эзний хүсэл юу болохыг ухаар. Бурханаас бидэнд өгөгдөж байгаа энэ хүү цаг хугацаагаар би юу хийхийг эзэн хүсэж байгаа юм бэ гэдгийг ухаарж ийн гэдэг бол цагийг үнэлж байгаа хэрэг гэсэн утгатай юм аа. Жинхэнэ утгаараа үнэлж ашиглаж чадчих байгаа хэрэг юм байна. Магадгүй би нэг жилийн хугацаанд яг юу хийх нь Бурханы хүсэж байгаа зам юм болоо. Магадгүй би ийшээ явах нь, тийшээ явах нь энэ ажлыг ингэж хийхэд юугаар дамжуулан би яг юу хийх ёстой юм болоо. ертөнцийн хүмүүсийн хувьд тэд махбодынхон дагуу амьдарч байгаа хүмүүс. Махбод ашигтай гэж бодож байгаа зүйлийг бодож төлөвлөж байгаа бол харин итгэлийн хүний хувьд цагийг үнэлэхийн хувьд бид эзний хүсэл юу болохыг ухаарч түүний үйлдэн амьдрах ёстой хүмүүс юм аа. Энэ бол тав бүхний хувьд амьдралаас чинь нэлээд хол зөрүүтэй үг гэж магадгүй юм. Ойлгох нь. Цагийг үнэлэхдээ Бурханы хүсэл юу болохыг ухаарч түүний үйлдэл амьдраач. Зарим залуучуудын хувьд Бурханы хүсэл юу болохыг ухаарахаас айж байгаа хүмүүс байгаа. Бурхан намайг амар хөдөө газар цөлчүүл яах юм болоо. Би илгээлт ийцэн болчвол яана. Эсвэл би насаараа ганцаараа явбал яана ч юм. Аав ээж хүүхдэд хамгийн сайныг өгөхийг мэддэг шиг Бурхан эцэг хүүхдэд хамгийн сайныг өгөх болно гэдэг шүү дээ. За дагалдах уу? Бурхан надад хамгийн сайныг л хүсдэг. Хамгийн сайныг л хүсдэг. Дахиад Бурхан надад хамгийн сайныг л хүсдэг. Бурхан надад хамгийн сайныг л хүсдэг. Тийм учраас Бурханы хүслийг ухаарж яваарай гэж хэлж байгаа. Тиймээс таны хийж байгаа тухайн ажлын хувьд энэ ажлаар дамжуулан Бурханы хүсэл ямар хүсэл биелэгдэж байгаа вэ гэдгийг мэдчих хэрэгтэй юм байна. Бурханы хүслийг ухаарчвал зоригтой байна, хүчтэй байна, урам зоригтой алхаж чадна. Харин махбодоор явж байгаа хүн бол өнөө маргаан ашигын төлөө л явах бол.
Яг гоо энийг би таад яаж ойлгох вэ? Яг энэ даа хүний яг 3 нь ойлгоод идэг. Бусд нь яг гэсэн наад чи ойлгохгүй байна гэж царай гаргаад байдаг. Тэгээ Бурханы хүслийг бид яаж ухаарах вэ? Бид эзний үгээр дамжуулан ухаарна шүү дээ. Мөн бас ариун сүнсээр дамжуулан ухаарах. Энийг бид өдөр тутмын амьдралд яаж хэрэгжүүлж болох вэ гэвэл бид эзний үгийг өглөө болгон тунгааж явах та. Эзний үгийг тунгааж явах үедээ Бурханы хүслийг бид ойлгож байдаг. Би баруун тийш явах гэсэн чинь Бурхан үгээрээ зүүн тийш яваа гэдэг хэлдэг. Үгээрээ хэлдэг. Хүмүүс үгийг тунгааж явахд Бурхан ариун сүнсээр дамжуулан хэлдэг. Тэгвэл тэгэх ёстой байна. Тэгээ би зүгээр тэр зүг рүү чиглүүлдэг байна гэсэн үг. Ингээд бид олон өдөр сарыг өнгөрөөсний дараа амьдралаа иргэн харахтаа 50-30 хүрээ. өмнөх 30 жилийн амьдралаа тэр дундаа 20-с 30 нас хүртэл амьдралаа харахтаа үнэлт өгөх харамсахгүй байж чадна гэсэн үг. Яг Бурханы хүслийн дагуу үлдэж чадсан бол дагуу өгөхөөс өмнө амьдралаа нэг иргэн харахтаа би их зүг амьдрчээ гэж хэлж чадах байх уу эсвэл тэгдэг байж. Ястаа нэрээ залуу байхад ингээд би зөндөө үг сонсч ирсэн байл үгүй залуу байх та. Тэгэхээр бид Бурханы хүслийг мэдэн үлдэх нь хамгийн сайн сонголт байх юм шиг. Тэгэхээр залуучууд нэг юм тань сонсоод мартдаг болохоор хэцүү байл та. Энийг хэрэгжүүлмээр байгаа юм шиг. Өдөр болгон Бурханы хүслийг мэдээсэй. Тэг хүмүүс байгаасаа гэж ирэж байна. Амен. Дараагийнх нь 2 дугаар хэсэг дээр нь 18 дугаар эшлэл дээр байгаа. 3. Дарсанд бүү сохтуур эсбөгөөс хэд самуурал вэ? Харин сүнсээр дүүр ингэхтэй. Амен. 2 дугаарх нь сүнсээр дүүр гэсэн үг. Дааврын зураад. 2 дугаарх нь өөрийгөө хэрхэн 2 дахь нь буюу өөрийгөө хэрхэн алхаж байгаа хянах талбар бол дарсаар дүүрэн байна уу, сүнсээр дүүрэн байна уу гэдэг хянаарай гэж. Дарсаар дүүрэн байвал хүн юу яана гэсэн үг лээ? Дарсаар дүүрэн байна гэдэг нь дарсанд яаж яана гэсэн үг? Согтуурж байна гэсэн утгатай юм байна. Тухайн үед Эфес хотод шүтээнд мөргөл өргөхдөө давхар архитдаг байсан байна. Тэнд архиугаан тэгээд архиухаар юм хүн яаж байгаа шүү дээ. Өөрийн ухаанаа алдаж байгаа тийм ээ. Тэгээд ирэхээр ингээд Бурханы оршихуй ордог гинэ гэж үзэж байгаа байхгүй. Бурханы оршихуй ирээ Бурхантай ярина, хамт олонтойгоо ярина. Тэгээд зөвхөн хүн дарсан согтуурах үедээ ухамсараа алдна тийм ээ. Юугээр удирдуулах вэ гэхээр сэтгэл хөдлөлөөр удирдуул, махбодынхоо хүслээр удирдуулах бол. Тэгээд өөрөөс нь хүн ухамсарт бус амтхан болж хувирдаг шүү дээ. Энэ самуурал би болдог учраас ингэж болохгүй маа гэж. Тэр би дарсан согтуурах юм бол самуурах учраас өөрийгөө хэрхэн алхаж байгаагаа хинж чадхаа болно гэсэн юм байна. Тэгээд аргуудгүй хүмүүс нь гайг багтай надаас хол сэдв байна. Ажлын талбарт гараад үзээрэй. Өдөр болгон архины уруу татлаг. Үдсэн шиг ярьж байна. Нэг хоёр самуурмаа санагдах байх. Тэгэхээр дарсанд битээ согтуураарай. Бичээс тэлэхдээ архичин хүмүүс Бурханы хаанчлалд орч чадахгүй гэж хэлдэг. Галаад номдэр ч вэ, Нэгдүгээр Коринт номдэр ч вэ. Та нар итгэхгүй байна те. Нэгдүгээр Коринт ном 6-гийн 9-с 10 гараад. Нэгдүгээр Коринт ном 6-гийн 9-с 10 дээр Бурханы хаанчлалд орч чадхааргүй хүмүүсийн үйлдэлүүдийг дурдсан байна. Тэрний дунд нэг танил үг харагдаж байгаа. За, энэ дээр тийм үг байна уу? Дараагийн үг рүү ороод 10 дахь эшлэл хараад. Хулгайлагч нар шорнолтнууд аригтчиж, хараалжид дээрэмжин Бурханы хаанчлалыг өглөхгүй маа гэж. Өөрөөр хэлбэл итгэлийн хүн аригчин болдгоо маа гэсэн юм. Аригчин хүн итгэлийн хүн байх боломжгүй маа гэсэн юм. Дарсан цогтууран самуурсан амьдралаар амьдрах нь буруу юм аа. Ливийн номыг харах юм бол Ливийн ном 10 дахь бүлэг дээр 12 хүү тахилч болчоод хамгийн анхныхаа тахилыг өргөж явахдаа амь насаа алддаг. Яагаад тэгэхээр ёс бус тахил өргөсөн учраас. Хэдэн энэ ёс бус тахил нь юунаас болж өргөсөн бэ гэдэг дээр Эрдэнэтэд юу гэж тайлбарладаг вэ гэхээр энэ бүлгийн сүүл хэсгээр эзэн архины талаар айлдсан байдаг. Тавчхандаа тэр хоёр
дарсан согтуурсан самуурсан байдалтайгаар дахил өргөсөн учраас буруу өргөж тийхүү амнасаа алдсан байна гэж үздэг юм. Тиймээс итгэлийн хүмүүст дарсан согтуурна гэдэг энэ ойлголт асуудалтай байна. Харин энтэй яг зүүрлэн харин оронд нь юугээр самуур гэж байна. Юугээр дүүрэн бай? Ариун сүнсээр дүүрэн бай. Дарс ууж өөрийгөө дүүрэхийн оронд ариун сүнсийг ууж түүгээр дүүрэн байгаарай гэсэн үг юм аа. Энэ хоёрт адилхан шинж тэмдэг бий. Аль аль нь өөрийн ухаанаа алдаж байгаа. Аль аль нь ийм нүлөөнд орж байгаа. Архины нүлөөнд орсон хүмүүс самуурлын нүлөөнд ордог бол ариун сүнсний нүлөөнд орсон хүмүүс ямар нүлөөнд ордог вэ гэдгийг 19 дугаар эшлэлээр хэлж өгсөн байна. Хамт хараад байгаа. 3. Дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар өөр хоорондоо ярилцаж. Би ганцаар унших уу? Та нар уншихгүй юу? За дахиад дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар өөр хоорондоо ярилцаж, эзэн хандаж сүрхэндээ дууж, айдуу зогсож, Бурхан ба эцэг бүхний төлөө бидний эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархаж өргөж. Амен гэж хэлсэн байна. Ариун сүнсээр дүүрэн байх үедээ хүн ариун сүнсийн нүлөөнд орж байгаа юм байна. Харин Илж Паул хувьд дар суугаанд самуурж самуурхаар хүмүүс яах вэ? Дуулж эхлэн тийм үстэй. Ховдж дуулж исэн юм шиг байна. Өнөөдөр бол бүр зүг сайн дуулдаг штэ тий. Одоо шарын орон байрны харигдaltaй гайг болчиход байна тий. Тэгтэл ингээд дуулж эхэлнэ тийм үстэй. Тэгээ дуулна, шуугилдаж эхэлнэ. Яран чангарч эхэлнэ. Харин Илж Паул харин тэрнийхээ орон сүнсээр дүүрэн байгаа. Магтан дуугаар дүүрэн бай гэж хэлж байгаа. Та өөр хоорондоо дуулмаар байгаа бол ариун сүнсээр дүүрэн байгаад дуулыг дуулж болно, магтан дуу дуулж болно. Дэлхийн дуу бус харин магтаалын сүнслэг дуунуудыг дуулаарай. Энэ дуунууд дээр хоорондоо ярилцаж дуу муу аялмаар байгаа бол шиний магтаалын дуу хоорондоо аялаж ингэж ярилцах хэрэгтэй юм шүү гэж хэлж байна гэсэн. Тийм хүмүүс байгаас гэж ирэж байна. Залуучууд хаар харьцангуй гайг байх. Энэ үеийг туулсан хүмүүс чинь их олон удаа дуулж исэн байгаа. Тийм. Гэтэ бид ерөнхийдөө Христгээ зөндөх дуулдаг хүмүүс болсон шүү дээ, тийм ээ. Мөн бид нэм гариг болгон дуулж байна. Энэ цуглалт болгон дээр дуулж байна. Ингээ ертөнцийн хүмүүс хараад энэ гайхаж байхгүй. Энэ архиуцсан байх таа гэж бодмоор байхгүй. Яг үнэндээ баян дуулж идэг хүмүүс байна. Бид ийм соёлтой дасцсан байгаа болохоор бидний шин санагдахгүй юм байна дөө. Энэ гадны хүмүүс харах юм бол энийг жоохон ингээд согтож байж гардаг үйлдэл шүү дээ энэ дуу муу чинь. Харин бид согтохгүйгээр гараа өргөж мөргөөд ингээд бүжгэлж явчихсан. Тэгэхээр ингэ жоохон согтууж юм шиг. Энэ яг өөрийн ухаангүй байна. Яг өөрийн ухаангүй байгаа нь үн юм чинь. Сүнсээр яаж байгаа учраас төрж байгаа учраас ийм үйлдэл гарна гэсэн юм байна. Харин ийм соёлыг бий болгооч гэж Илж Паул ордон цагч байна. Христч хүмүүс дарсаар биш харин сүнсээр дүүрэн байж. Тэр оюун ухаанаа алдахыг хүсвэл дарсанд биш харин сүнсэнд алдахын шүрдэг юм аа. Бид ариун сүнсээр дүүрэн байх үедээ хүний хүчээр ухаанаар ойлгохгүй үйлдэл гаргадаг. Өмнөөсөн бол намайг хараагуул буцаагаад ингэж байсан хүнээ уучлалдаг шүү дээ. Мөмөстэй. Өмнө нь хараад нэг зэхэр зохор хардаг байсан хүнээ сүнсээ дүүрсний дараа очиж тэрж авдаг шүү дээ. Бид ариун сүнсээ дүүрэн байгаа үедээ энэ зүйл гаргадаг. Тэгэхээр ариун сүнсээ дүүрэн байгаагаа яаж мэдэх вэ? Энэ мэд та өөрөө хийж чаддгүй байсан үйлдэлүүдээ хийж явах үедээ би ариун сүнсээ дүүрэн байгаа юм байна гэдгийг харж чадна. Нөгөө талаар та магтан дуу таны дотроос талархал таны дотроос байн гомдорч байгаагаар өөрөөр ариун сүнсээ дүүрэн байгаа байна гэдгийг мэдэж чадна. Тийм хүмүүс байгаасаа гэж өрөөж байна. За манайхаа юугээр дүүрэхгүй штэ? Юугээр дүүрэн штэ? Ариун сүнс. Тэгэхээр нэг асуулт гарч ирнэ. Яаж ариун сүнсээр дүүрэх вүлээ гэж. Үйлс номын хамт ариун сүнсээр дүүрэх тал дээр Момбас сайн мэдээний номод харахад хоёр үйлдэлийг үргэлж хийхийг уриалсан байдаг. Эдгээрх нь гимших талаар. Нүглээ улайх талаар хэлдэг. Учир нь ариун сүнс учраас тэр гим нүглэлийг улаасан газар түүний оршихуй ирэх боломжтой маа гэж. Хоёрдугаарх нь түүнийг хүсэмжлээрээ гуйгаарай гэдэг. Нүглээ улааж ариун сүнсийг хүсэмжилж байгаа үед ариун сүнсээр дүүрэн байх боломжтой гэсэн үг байна. Ариун сүнсээр дүүрэн залуучуудыг л хармаар байна да.
махотор дүүрэн байгаа хүмүүс биш. Та аригчин биш гэдэг ойлгож байна. Гэхдээ сүнсээр дүүрэн хүмүүс болох хэрэгтэй байхгүй. Хичнээн гоё. Сүнсээр дүүрэн цаанаа нэг өөр шүү дээ. За хамгийн сүүлийнх нь ягараа 21 дэх эшлэл 3. Христэс имэн нэг нь нөгөөдөө захирагт байна. Гуравдугаар нь Христэс имэн нэг хүн нөгөө хүндээ захирагдаж байна уу гэсгтэрээ өөрсдийгөө хянаарай гэж хэлж байгаа байна. За энд нэг нь нөгөөдөө захирагддаг үгийг би дараагийн 7 хоногудад үсгээс харахгүй байна. За эхлээд ямар хүмүүсийн талаар ярьж байгаа гэдэг хальт хараадах. 22 дугаар эшлэлээр хин гэж хэлсэн байна. Эхнэрүүдээ мөн үү? За 24 дэх эшлэгийг хардаа. 25 дугаар эшлэгийг. Нөхрүүдээ. За 6 дугаар бүлгийн эдгээр эшлэгийг хараарай. Хүүхдүүд яг мигхэн шээ дамтай энэ бусд нь яатсан. За 6-гийн 4-ийг хардаа. Эцгүүдээ. За 6-гийн 5. Боолоодаа. 6-гийн 9. Эзэдээ. За энэ хүмүүсээ Христэс имэн нэг нь нөгөөдөө царигдаарай юм аа. Цаграгдахтаа хүн болоо байр суурь харилцаа адилгүй учраас өөр хэм маяга царигдах юм аа. Хэрэг бид дараагийн 7 хоногт хуваагаад эхлээд эхнэр нөхрийн хувьд, дараа нь эцэгчүүдийн хувьд, дараа нь боол ба эзний хувьд ингэдгээр харах гэсэн байна. Уртаа үргэлжилж байгаас нь тийм ээ. За өнөөдөр дассан гэсэн үг юм шүү. За тэгэхээр өнөөдөр ийм богинохон ярьж шиг боллоо. Гэтэ яг богинохон хэсэг учраас те номлоо эмгэтгээд дуусгая. Тавчондоо бид Христэд итгэснээрээ ямар хүмүүс болж эхэлсэн юм аа? Мэргэн хүмүүс бас байсан. Мэргэн хүний ёсоор амьдрахын тулд өөрийгөө хэрхэн алхаж байгаа яах ёстой байдаг юм аа? Хинж байх ёстой байдаг юм аа гэсэн. Бид өөрийгөө хянах цаг бол хувийн залбирлын цаг, эсний үгийг тунгааж байгаа энэ цагууд байх болно шүү дээ. Тийм ээ? За, баска. Тэгэхээр өөрийгөө хянж байгаа энэ хүмүүс анхаарах ёстой ялж 3 талбар байна гэсэн тийм үү? Хамгийн багадаа эхнийх нь цагийг үнэлээрэй. Бурханаас бидэнд өгж байгаа цаг хугацааг үр дүнтэй харж зарцуулаарай. Цагийг үнэлэх хамгийн шилдэг арга бол ухаарах юм. Өнөөдөр энэ хэсгийг зөндөө олзол мартаж болно. Гэтэ энийг битэн мартаас гэж гоомаар. Энэ тав хүний амьдрал асар том ивэлэг өх бол. Эсний хүсэл хийх болыг ухаарч амьдрах хэрэгтэй. Нэг алхам хийхдээ энийг хийх шалтгаан нь эсний хүсэл ямар нэгэн хүсэлтэй холбогдох хэрэгтэй юм байна. Хүмүүс алхам хийснийхаа дараа бурхан минь юу болчих вэ гэдэг шүү дээ. Бид алхамтайгаа зэрэгцсэн бурханы хүслээр энэ зүйл маань баталгаачих хэрэгтэй юм байна. Үүнийг хамгийн сайн хийдэг байсан хүн бол Давид хаан байхгүй юу? Давид хаан байнга бурханаас асуудаг байсан. Бурхан минь яах вэ, ийх үү, яаж хийх вэ гэж. Түүнээс асуух болгонд бурхан түүнд хариулдаг байсан байна. Тиймээс байнга эсний хүслийг илэрхийлвэл тэр тань заавал хүслээ мэдүүлэх болно. Тиймгүй алгаасаа гэж öelж байна. 3 дугаарх нь юу вэ? 2 дугаарх нь дарсаар биш харин сүнсээр дүүрэн байгаарай. Сүнсээр дүүрэн байж магтаал болон талархлаар дүүрэн байгаарай гэж хэлж байна. Тиймээс сүүлийн үед та бид яг юугаар дүүрэн байна бодоод үзэхгүй юу? Санаа зовлтоор дүүрэн байгаа юм шүү дээ. Бид дарсаар биш ч гэсэн өөр юугаар дүүрэн байна вэ? Тэг сүнсээр дүүрэн байх хэрэгтэй юм байна. Сүнсээр дүүрэн байвал хичнээн гоё. Амьдрал хөнгөн хүчтэй, энергитэй шүү дээ. Бурханы хүслийг мэдсэн хүн дараа сүнсээр дүүрэн байгаа бол бодоо болгоход бэлэн байх байхгүй юу? Хамгийн сүүлд нь 3 дугаарх нь нэгнээс минь нөгөөдөө царигдаарай. Янз янзын талбарын хүмүүс байгаа бид нар тийм ээ. Зарим нь ээж байна, зарим нь аав байна, зарим хүүхдүүд байна, зарим нь боол, зарим нь эзэн байна. Гэхдээ эзнээс имээсэндээ тэр Христэс имээсэндээ захирагдаж байгаа гэдэг битэн мартаарай. Энэ хүн хүндлэмээр захирагдмаар хүн учраас биш. Би Христэс имээдэг хүний хувьд энэ байр суурьдыг нь хүндэлж байна. Тиймээс би захирагдаж байна юм шүү. За энэ тэгээ бүх зүйл номлол биш ажил хэрэг болохыг эзэн нэрээр яриад байна.